Сайн мэцхан үзэгчдээ парламент телевизийн дэлхийн той хөтөлбөрийн шинэ дугаар эхэлж байна. Та бүхэндээ өнгөрч байгаа энэ 7 хоногт олон улсад болсон онцлог үйл явдлуудаас таймлан танилцуулах гэж байна. За тэгэхээр өнгөрсөн 7 хоногийн сүүлээр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп хэрвээ Ормозын хоолойг 48 цагийн дотор нээхгүй бол Ираны эрчим хүчний дэд бүтцүүдэд, цахилгаан станцуудад цохилт өгөх болно гэсэн ийм мэдээллийг бол хийсэн байгаа. За тэгвэл үүнийх нь хариуд Ираны зүгээс Америкийн нэгдсэн улс цохилт өгсөн тохиолдолд Ормозын хоолойг бүрэн хаах гэх зэрэг нийтдээ 4 шийтгэх арга хэмжээг авах болно гэж Исламын хувьсгалт гвардийн корпусын удирдлагын зүгээс бол хариу мэдэгдсэн юм аа. За хэрвээ Америкийн нэгдсэн улс Ираны цахилгаан станцууд руу давталбал Ормозын хоолойг бүрэн хаана эвдэрсэн цахилгаан станцуудыг сэргээн засварлах хүртэл нээхгүй гэж Ираны зэрэгний мэдээлэлд дурдсан ба. За мөн Ираны эрх баригчдын зүгээс Трампын сүрдүүлгийн хариуд өнгөрсөн 7 хоногийн ням гарагт хийсэн мэдээлэлдээ Персийн болондох Америкийн нэгдсэн улсын эрчим хүчний болон бусад байгууламжуудыг бөмбөгдөнө гэж анхааруулсан. Тодруулах юм бол Ираны парламентын дарга Мохаммед Багер Галибаф тус бүс нутгийн эрчим хүч, газрын тосолон давсгүйжүүлэх усны байгууламж зэрэг амин чухал дэд бүтцийг хууль ёсны бай гэж үзэн устгах нь хэмээн анхааруулсан юм а. За гэхдээ мөн ням гарагт Ираны төв эвлэлээр Ормозын хоолой нь дайснуудаас бусад улсын ачааны хөлгөө зорчиход урдын адил нээлттэй байгаа гэдгийг мөн мэдээлсэн байгаа. За энэ 7 хоногийн туршид ч гэсэн ийм мэдээллийг бол хийсээр байсан байгаа. Өөрөөр хэлэх юм бол Ирантай дайтж байгаа улс орнуудаас, тэдний холбоотнуудаас бусад улсын ачааны хөлгөө онгоцууд бол Ормозын хоолойгоор чөлөөтэй зорчиж нэвтэрч байгаа гэдгийг бол мэдээлсээр байгаа. За энэ 2 дугаар сарын 28-ны өдөр эхэлсэн Америк, Израиль болон Ираны хоорондох мөргөлдөөний явцад бол 2000 гаруй хүн ам өргөдөд байна. За дээрэс нь энэ зөвхөн бүс нутгаас гадна дэлхийн эдийн засагт бол бас ноцтой эрсдэл учруулж эхлээд байгааг бид бүхэн бас удахгүй шатхуун түвшнээс эхлээд бас амсах эхлэх гэж байх шиг байна. За энэ 7 хоногт ч гэсэн нэлээд олон дэлхийн улс орнууд ялангуяа Ираны тэрхүү Ормозын хоолойгоор эрчим хүчээ авдаг газрын тос эрчим хүчний импортлдог улс орнууд бол бас яг иймэрхүү мэдээллийг бол хийгээд гисэн ба. За тэр талаар удахгүй та бүхэндээ ярих болно. За тэгээд түрүү хэлсэнчлэн Иранд 48 цагийн хугацаа өгсөн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп энэ 7 хоногийн даваа гарагт Иранд яриа хэлэлцээ явуулах энэ олгож байгаа хугацаагаа 5 хоногоор сунгаж байгаагаа мэдгдсэн байгаа. За тэрээр хугацааг сунгасан шалтгаанаа тайлбарлахдаа Ираны талтай яриа хэлэлцээ эхлүүлэх болсонтой холбон тайлбарласан. За Трамп Америк Ираны талууд байлдааны ажиллагааг дуусгахын тулд маш үр дүнтэй ийм яриа хэлэлцээг бол явуулж байгаа учраас Ираны эрчим хүчний салбарт өгч байсан цохилтыг төр зогсоохыг тушаасан гэж бол мэдгдсэн. За Трамп өөрийн тусгай элч Стив Виткоф болон хүргэн Жаред Кушнер нарыг ням гарагт Ираны албан тушаалтнуудтай ярилцсан. За тэгээд энэ яриа бол энэ 7 хоногт үргэлжилнэ гэдгийг бол ийм мэдээллийг өгөөд тэгээд 5 хоногоор бол хугацаагаа сунгаж байна гэдгийг мэдээлсэн ч Ираны яг хин гэдэг албан тушаалтантай ярилцсан талаараа тэрээр дэлгэрэнгүй мэдээлэл хийгээгүй. За гэхдээ тухайн албан тушаалтан нь бол Иранд хамгийн их ийм хүндлэгдсэн бас ийм хүн байгаа гэж бол хэлсэн ба. За тэгээд түүний харин энэхүү мэдээллийн дараагаар Ираны хувьсгалт гвардийн корпусын удирдлагын зүгээс бол үүнийг Ираны талын ялалт Трампын ухралт гэж дүгнсэн ийм мэдээллийг бол Ираны мэдээллийн агентлагууд цацсан ба. За Ираны хувьсгалт гвардийн зүгээс Трампын мэдээллийг ямар ч өөр нөлөөгүй юм сэтгэл зүйн ажиллагаа хэмээн тодорхойлж Америкийн баазууд руу шинэ давталгаа эхлүүлж байгаагаа мэдэгдсэн. Харин Ираны гадаад хэргийн яамны хэвлэлийн нэрмжийн дарга Исмаил Багаи Америкийн нэгдсэн улсад ямар нэг яриа хэлцээ хийгээгүй гэсэн бас ийм огт өөр мэдээлэл бол хийсэн ба. За мөн тэрээр Ормозын хоолойтой холбоотой Иран улсын байр суурь болон мөргөлдөөнийг дуусгах нөхцөл өөрчлөгдөөгүй хэвээрээ байгааг онцолсон. За Америкийн нэгдсэн улстай хэлэлцээ хийгээгүй гэдгийг мөн Ираны парламентын спикер Мохаммед Багер Галибаф баталж, за энэ бол санхүүгийн болон газрын тосны зах зээлийг манипуляц хийх гэсэн зорилготой ийм хуурамч мэдээлэл юм а хэмээн өөрийн X сүлжээнд хуудсандаа бол бичсэн байна. За тухайн үед бол энэ бас үнний ортой байж магадгүй ийм мэдээлэл байсан. Яагаад тэгэхээр Трампын даваа гарагийн тэрхүү мэдээллийн дараагаар газрын тосны үн нэг баррел нь $100 төрөөд ирсэн бол тэндээс огцом унсан бас ийм зүйл бол ажиглагдсан.
За тэгвэл энэ 7 хоногийн одоо ихээр бас нэгэн мэдээлэл цэцэг. За энэ бол Америк Ираны талд мөргөлдөөнийг зогсоох 15 зүйл бүхий төлөвлөгөөг хүргүүлсэн тухай нэрээ нууцлсан албаны их сурвалжийг штат Нью-Йорк Таймс зэрэг Америкийн хэвлэлүүд бол мэдээлсэн ба. За Америкийн нэгдсэн улсын төлөвлөгөөг Ираны талд дамжуулахад Пакистан улс зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн. За Иран улс төлөвлөгөөг хэлэлцээрийн үндэс болгон хүлээн авах хэсэг мөн Израилийн тал агуулгыг зөвшөөрөх хэсэг талаар бол тодорхойгүй байгааг мэдээлсэн. За түүнчлэн Америкийн нэгдсэн улс болон Пакистан, Египет, Турк улсуудаас бүрдсэн зуучлалын хэсэг энэ 7 хоногийн сүүлээр Ирантай өндөр түвшний хэлэлцээ их боломжийг хэлэлцэж байгаа. Гэхдээ одоогийн байдлаар Ираны хариуг хүлээж байна гэсэн мэдээлэл бол гарсан. За үүнээс гадна уг төлөвлөгөөнд Ираны пуужингийн болон цөмийн хөтөлбөрүүд зэрэг гол асуудлуудыг тусгаж далайн тээврийн аюулгүй байдлыг сэргээх, ялангуяа Ормозын хоолойдох нөхцөл байдлыг хэвийн болгох асуудлыг тусдан тусгасан гэж та мэдээлж байсан. За тэгвэл мөн Израилийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Америкийн нэгдсэн улс Ирантай төлөвлөгөөг хэлэлцэхийн тулд 1 сарын хугацаатай гал зогсоохоор төлөвлөж байгаа талаар мэдээлсэн. Харин Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп ямар гараг сэтгүүлчдэд хэлсэн мэдээлэлтэй Иран улс Америкийн нэгдсэн улсад эрчим хүчтэй холбоотой томоохон буулт хийснийг зарласан. Гэхдээ бас л одоо урдын адил дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй. Тэрээр Ирантай хийж байгаа яриа хэлэлцээ ахицтай одоо урагшилж байгаа гэд Тегеранаас одоо маш чухал томоохон буулт хийснийг онцолж энэ нь Америкийн нэгдсэн улсын нээлттэй байрлахыг хичээж байгаа Ормозын хоолой эрчим хүчний тээвэрлэлттэй холбоотой юм буулт байсан гэж бол мэдгдсэн. За Америкийн нэгдсэн улс дайныг зогсоох асуудлаар тохиролцоонд хүрэхийн тулд одоо маш зөв юм хүмүүстэй ярилцаж байгаа. За Ираны тал тохиролцоонд хүрэхийг бол маш их хүсэж байгаа гэдэг Трамп хэлсэн. За тэрээр түүний тусгай ээж төлөөлөгч Стив Виткоф, хүргэн Жаред Кушнер, мөн төрийн нэрмжийн дарга Марко Рубио нар энэхүү хэлэлцээнд оролцсныг бол батлан мэдгдсэн ба. За Израилийн захин мэдээллийн хэрэгслүүдээр мөн Ираны гадаад хэргийн сайд Аббас Аракчи Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын тусгай ээж төлөөлөгч Стивен Виткофтой утсаар ярилцах үеэрээ шин дээд удирдагч Маштаба Хаминэ Ираны бүхэл шаардлагыг биелүүлсэн нөхцөлд өнөөгийн сөргөлдөөнийг хурдан дуусгаж хоёр орны хооронд хэлэлцээ хийхийг дэмжсэн гэж одоо хэлснийг бол мэдээлсэн байгаа. За энэ талаар Ираны албан тушаалтнаас авсан одоо ийм мэдээлэлтэйгээр Израилийн Ynet захим хэвлэл мэдээлсэн байгаа. За тэгвэл үргэлжлээд юу болсон бэ гэхээр түрүүн одоо хэлж байсан тийм энэ ойрох донодын бүс нутагт одоо үүсэж байгаа энэ мөргөлдөө дэлхийн хэмжээнд газрын тосны хомсдол үүсэх юм нөхцөл байдалд бол хүргээд байна. За тэгээд шатхууны үн бол энэ 7 хоногийн дундуур ахин огцом өссөн ба. Биржүүд дээрх газрын тосны үн өсөж нэг баррел нь $104 энэ 7 хоногт давлаа 7 хоногийн дундуур. За тэгээд энэ үүнтэй холбоотойгоор дэлхийн улс орнууд шатхууныг хямралаас сэргийлж одоо яаралтай юм арга хэмжээг бол авч эхэлсэн байна. Тодруулах юм бол Филиппин, Өмнөд Солонгос, за Зүүн Өмнөд Азийн зарим улс орнууд, за Словен, Вьетнам зэрэг орнууд бол одоо шатхууны онцгой байдал зарлаж хязгаарлалт хийж эхэлсэн. Газрын тосны хэрэгцээнийхээ 98%-ийг Персийн булангаас импортлдог Филиппин улсын ерөнхийлөгч Баг Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний салбарт нэг жилийн хугацаатай онц байдал зарлаж байгаа мэдэгдэж энэ хүрээнд түлшний импортыг нэмэгдүүлж, тээврийн салбарт засгийн газраас дэмжлэг үзүүлж, шатхуун, хүнс, эм тариа болон бусад чухал барааны нийлүүлэлтийг зохицуулах тусгай хороог байгуулах зэрэг ийм арга хэмжээг бол Филиппин улсад авч эхэллээ. За бусад улс орнуудын тухайд гэвэл Ирланд улс шатхууны үнийн өсөлтийн огцом даралтыг бууруулж, иргэдэд ирэх ачааллыг багасгах зорилгоор шатхууны онцгой татвараа тэглэж 5 сар хүртэл дизель болон бензиний үнийг буулгахаар болсон. За Словен улс шатхууныг иргэдэд өдрийн 50 литр, байгууллагуудад өдрийн 200 литрээс сэтрүүлэхгүй байхаар одоо хязгаартай болгож эхлэв байна. За Зүүн Өмнөд Азийн Шри-Ланк, Бангладеш улсуудын шатхууны нөөц багассан учраас мөн адил одоо хязгаартай болгож эхэлсэн. Харин Камбож улсын тухайд гэвэл хийн түлшний хомсдол үүсч нийтийн тээвэр доголдож иргэдийн амьдралд одоо бодтойгоор нөлөөлж эхэлсэн ба. За манай урд төр шатад улсын тухайд гэвэл шатхууны үнийн өсөлт түүхэн дээд хэмжээнд хүрсэн учраас стратегийн нөөцөөс одоо шатхуун гаргаж стратегийн нөөцөө ашиглан зах зээлийг тогтворжуулах арга хэмжээ авч эхэлснээр энэ 7 хоногийн мягмар гарагаас эхлэн үнийн өсөлт бол хятадд 2 дахин буурсан ба. Өмнөд Солонгос улсын тухайд шатхууны хэрэглээгээ багасгах үндэсний аяныг өрнүүлж эхлээд байна. За энэ аярын хүрээнд орон даяар автомашины хэрэглээг бууруулахыг уриалж одоо бусад захиргаан болон одоо ундаг дугуйч гэх юм уу одоо энэ шатхуунаар ажилтгүй тээврийн хэрэгслүүдийг одоо хэрэглэхийг иргэддээ уриалж эхлээд байгаа юм а. За өнгөрсөн 7 хоногт Рас Лафан хотдох одоо үйлдвэрийнх нь байгууламж Ираны пуужингийн цохилтод өртсөний улмаас
Өмнөд Солонгос, Хятад, Итали, Бельги улсуудтай байгуулсан урт хугацаанд шингэрүүлсэн байгалийн хийн нийлүүлэх гэрээнд давдшгүй хүчин зүйл тулгарч байгааг Qatar Energy төрийн өмчит компани мягмар гарагт мөн мэдгдсэн. За шингэрүүлсэн байгалийн хийн үйлдвэрүүдэд нь учирсан гэмтлийг сэргээн засварлахад 3-5 жилийн хугацаа шаардлагатай Qatar эрчим хүчний сайд Saad Sharida Al Kaabi мэдгдсэн ба. Мөн Катарын газрын тосны бүтээгдэхүүнээ тээвэрлэн гадаад зах зээл төрөгдөг гол зам болох Ормозын хоолойг Иран улс хаасан нь энэ нөхцөл байдлыг бол улам хөндрүүлж байна гэдгийг бол одоо мэдээлэл байгаа юм аа. За ингээд нөхцөл байдал бол одоо бас нэлээд зөвхөн одоо энэ ойрох дорнодын бүс нутаг гэлтгүү дэлхийд дахинд нөлөөлж эхэлсэн нь бол үүгээр харагдаж байгаа. За гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Одоо манад бол бас энэ талаар яриад байгаа. Гэхдээ манайх шатхуунаа хаанаас авдаг вэ? Энэ улсууд одоо хаанаас авч байгаа вэ те? Яг тэр Ираны одоо энэ хаана гэж мэдэгдээд байгаа хаагаад байгаа Ормозын хоолоогоор одоо импорт нь явагддаг. Одоо ачаан энэ төлшнүүд нь одоо яг тэрүүгээр дамжин өнгөрдөг ийм улсууд бол яг ийм арга хэмжээ авч байгаа. Манайх бол шатхуунаа одоо хойд төршөөс авдаг. За хойд төрш бол ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байгаа цагт манад одоо бас тийм онцгой байдал үсэхгүй. Тэгэхээр одоо бас үүгээр улс төр хийж гэнэ үү яаж байна гэдэг бол бас үзэгч та бүхэн тунгаах хэрэгтэй. За эргээд одоо Америк Ираны зөв мөргөлдөөнөр рүү орцгоо. Тэгэхээр түрүү хэлсэнчлэн энэ Америкийн талаас Вашингтоны талаас зуучлагч Пакистан улсаар дамжуулан Иранд хөргүүлсэн одоо 15 заалт бүхий энэ мөргөлдөөнийг зогсоох саналын хариуд Ираны зүгээс мөргөлдөөнийг зогсоох 5 зүйл бүхий өөрсдийн нөхцөл шаардлагыг Америкийн талд бол эргүүлэн тавьсан байна. За лав гарагт Ираны хэвлэлүүдэд мэдээлснээр Америкийн төлөвлөгөөг хүлээж авахаас татгалзсан Теграны эрх баригчид Ираны удирдагчдыг хөнөөхөө зогсоох, Ираны эсрэг дахин дайн дэгдээхгүй байх, дайны нөхөн төлбөр авах. За энэ дайсагналсан байдлаа одоо зогсоох. Мөн Ормозын хоолой дах Ираны бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх ёстой гэсэн ийм 5 нөхцөлийг дурдсан одоо шаардлагыг бол тавьсан байна. За Ираны эдгээр нөхцлүүдээс дайны нөхөн төлбөр болон Ормозын хоолой хяналтыг цагаан ордон хүлээж авахгүй байх юм өндөр магадлалтай гэдэг бол одоо олон улсын ажиглагч нар хэлээд байгаа. За Ираны талаас мөн Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Трампын заасан энэ мөргөлдөөнийг зогсоох хуваарийг бол зөвшөөрөхгүй. Иран зөвхөн өөрсдийн хуваарийн дагуу өөрсдийн нөхцөлийг одоо хангагдсан тохиолдолд л энэ дайныг дуусгах гэдгийг бол тэмдэглээд байгаа. За түүнчлэн Ираны тал Америк нэгдсэн улсын 15 зүйлтэй төлөвлөгөө саналыг хүлээн авсан ч шууд хэлэлцээ их бодлого байгааг тус улсын гадаад хэргийн сайд Аббас Аракчи мэдгдсэн. За тэрээр зуучлагч улсуудад дамжуулан мэдээлэл солилцож байгаа нь манай улс Америк нэгдсэн улстай хэлэлцээ хийж байна гэсэн үг биш гэдгийг бол одоо тодтогсон байгаа. Тэгэхээр эндээс юу харагдаж байна гэхээр өмнө нь одоо нөгөө нэг худал үнэн мэддэхгүй байсан одоо Трампын мэдээлэл бол бас батлагдж байгаа. Өөрөөр хэлэх юм бол цаадад арын шугамаараа дипломат шугамаар бол одоо Ираны талтай Америк бол яриа хэлцээг бол явуулаад байна. Гэхдээ Иран бол үүнд нэлээд ийм одоо хатуу байр суурьтай хандж байна. Тэдний одоо тавьсан шаардлагыг биелүүлсэн нөхцөлд л одоо жинхэнэ бодиттой одоо энэ яриа хэлцээр орно гэсэн ийм байр суурь байгааг бол эндээс харж болохоор байна. За цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Caroline Leavitt мөн Ираны тал Америкийн шаардлагыг хүлээж авахгүй тохиолдолд цэргийн ажиллагаагаа эрчимжүүлнэ гэдгийг бол мэдгдсэн. Трамп ч гэсэн өөрөө иймэрхүү утгатай зүйлийг бол үндсэндээ хэлсэн байгаа. Хэрвээ одоо энэ хугацаа яриа хэлцээ явуулах хугацааг ингээд сунгаж байгаа энэ хооронд одоо яриа хэлцээ рүү хэрвээ Ираны тал орохгүй бол Иран бол одоо томоохон ийм цохилт хүлээж байгаа Ираны гэдгийг бол үндсэндээ Трамп ойлгуулсан. За энэ нь бас одоо бэлтгэл ажил бол хангагдаад байгаа нь энэ 7 хоногт бас зарим нэг мэдээллүүдээр бол ил болоод байгаа. Америк явган цэргийн хүчээ ойрох дорнод руу татаж эхэлсэн. За тодруулах юм бол 82 дугаар дивизийн 1000 гаруй цэрэг ойрын өдрүүдэд тус бус нутагт очих талаар бол их сурвалжууд мэдээлж байгаа. За үүн дээр нэмээд мөн одоо 5000 орчим тэнгисийн явган цэргийг ойрох дорнод руу одоо илгээнэ гэсэн бас юм мэдээлэл бол гараад байгаа юм аа. Тэгэхээр өмнө нь бол одоо Ираны талд Америк, Израиль хамтраад агаараас зөвхөн одоо цохилт өгч байсан бол за хэрвээ нөхцөл байдал одоо явагдах юм бол мөн газраар хуурай газраар одоо цэргүүд орж эхлэх нэ гэсэн ийм мэдээлэлүүд бол энэ 7 хоногт цацагдсан байгаа. За тэгээд пүрэв гарагт бас нэгэн мэдээлэл болсон. Энэ ямар мэдээлэл вэ гэхээр Трамп ахаад Ираны эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөх одоо энэ хугацаагаа 10 хоногоор хойшлуулж байна гэдгийг ол мэдгдсэн байгаа.
За тэд Ираны талаас бол 7 хоногийн хугацаа хүссэн, харин би тэдэнд 7 биш бүр бүхэл бүтэн 10 хоногийн хугацааг илүү хугацааг өгч байна. Та нарт 10 хоногийн хугацаа байна. Тэгээд одоо энэ хооронд энэ хугацааг ашиглаарай гэсэн одоо ийм зүйлийг бол ярьсан байгаа. За өөрийн Truth Social захин хуудсантаа бол мөн энэ талаараа бичсэн байгаа. За ингээд ер нь одоо энэ 7 хоногийн туршид Трамп бол одоо Иранд яриа хэлэлцээ хийх юм нэлээд олон юм хоногийн хугацаа буюу боломжийг бол өгсөн юм 7 хоног бол үндсэндээ өрнөж байна. За тэгээ эх 7 хоногт одоо мөргөлдөөн юу болохыг одоо бүгдээрээ харцгаая. За ингээд дэлхийн тойм хөтөлбөрийн төгсгөлд энэ 7 хоногт болсон олон улсад болсон одоо зарим одоо үйл явдлуудыг товчоор томилон та бүхэндээ танилцуулъя. За эхнийх нь бол Италийн ерөнхий сайд Жоржо Мелонигийн санаачилсан үндсэн хуулид өөрчлөлт оруулах асуудлаар бүх нийтийн санал асуулгын дүн гарсан байгаа. За тус улсын шүүх засаглалын бүтцийг өөрчилж шүүгчнэр болон прокуроруудын үүргийг салгаж Итали улсын шүүхийн дээд зөвлөл буюу дээд шүүхийг шүүгч прокурор гэсэн хоёр тусдаа зөвлөл болгон хувааж 15 гишүүнтэй шинэ сахилгын шүүх байгуулгад чиглэгдсэн. Энэ удаагийн бүх нийтийн санал асуулгын эрс харьцангуй өндөр буюу 59% эрсдэлтэй гарсан. За гэвч санал тооллогын дараагаар Италийн ерөнхий сайдын хүсээгүй дүн гарч санал асуулгад оролцогчдын 46% нь дэмжиж 54% нь дэмжээгүй гэсэн дүн гарлаа. За Италийн ерөнхий сайд Жоржо Мелони өөрийнхөө ялагдлыг хүлээн зөвшөөрч улс орондоо өөрчлөлт шинжилтийг авчрах боломжоо алдлаа хэмээн харуулж байгаа хэлсэн боловч мөн тэрээр ард түмнийхээ сонголтыг хүндэтгэн хүлээн авч байгаа мэдэгдсэн юм а. За энэ 7 хоногт Ким Жон Ун умар солонгос улсын төрийн тэргүүнээр ахин томилогдлоо. Бүгд найрамд арчин солонгос ард улсын парламентын гишүүд Ким Жон Уныг төрийн хэргийн ерөнхийлөгчөөр дахин томилсон бөгөөд ардын дээд хурал уг шийдвэрийг ням гарагт Пекинийн хотод болсон чуулганы үеэр гаргасан талаар солонгосын төв телевиз даваа гарагт мэдэгдсэн юм. За төрийн хэргийн ерөнхийлөгч гэдэг нь улсын тэргүүнд тооцогддог. 2016 онд бий болсон албан тушаал бөгөөд тэрээр энэхүү албан тушаалд ийхүү 3 дахь бүрийн эрхийнхээ хугацаанд улиран томилогдоод байна. За тэгээд томилогдсныхаа дараагаар хийсэн мэдэгдэлтэй тэрээр Өмнөд Солонгос Америк нэгдсэн улстай харилцаа, за цөмийн зэвсэг батлан хамгаалах бодлогоос эхлээд эдийн засгийн зорилго гэд өргөн өрөөний асуудлыг хүндсэн бөгөөд Өмнөд Солонгосыг хамгийн дайсагнсан улс хэмээн тодорхойлж байгаа мэдэгдсэн юм а. За Европын холбоо болон Австрали улсын хоорондох чөлөөт худалдааны гэрээ байгуулах асуудлаарх яриа хэлэлцээ амжилттай дуусч улмаар Европын комиссийн дарга Урсула фон дер Ляйн Австралийн ерөнхий сайд Энтони Албанес нар хоёр талын чөлөөт худалдааны хэлэлцээр энэ 7 хоногт гарын үсэг зурлаа. Уг хэлэлцээрийн төслийг 2018 оноос хойш боловсруулсан бөгөөд Галийн татвар зэрэг худалдаанд учирч байсан саадуудыг арилгах зорилготой байсан бол одоо тус хэлэлцээрийг Европын холбооны гишүүн орнууд болон Европын парламент мөн Австралийн парламент соёрхон баталсны дараагаар албан ёсоор хүчин төгөлдөр болох юм а. За энэ 7 хоногт Вьетнамын анхны цөмийн цахилгаан станцыг барихад Оросын холбооны улстай хамтран ажиллах тухай засгийн газар хоорондын гэрээнд гарын үсэг зурсан талаар хоёр улсын албаны их сурвалжууд мэдээллээ. Мягмар гарагт Москва хотноо болсон гарын үсэг зурах ёслол Оросын холбооны улсын ерөнхий сайд Михаил Мишустин болон Оросын холбооны улсад айлчилж байгаа Вьетнамын ерөнхий сайд Фан Минчин нар мөн Росатом корпорацийн тэргүүн Алексей Лихачев, Вьетнамын засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Чан Ван Шонаар оролцсон юм а. За Вьетнамд атомын цахилгаан станц барих төлөвлөгөөг анх 2010 онд боловсруулж байсан ч 6 онд цуцалж байсан. За харин Оросын Росатом корпорац төслийг хэрэгжүүлэхэд оролцохоо мэдгдсэний дараагаар буюу 24 оны 11 сард Вьетнамын тал төслийг сэргээхээр шийдвэрлсэн юм а. Ийхүү нэн тухайн нэг хэмээх атомын цахилгаан станцыг барих тухай засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу VVER 1200 реакторуудаар тоноглогдсон нийтдээ 2400 мегаваттын хүчин чадалтай 2 блок цогцлборыг барихаар болоод байна. За зураг төсөл Ленинградын атомын 2 дугаар цахилгаан станцынхаа ижил байх юм байна. За энэ 7 хоногт Белорусын ерөнхийлөгч Александр Лукашенко бүгд найрамдах арчсан солонгос ард улсад их албан ёсны төрийн ажиллалаа лав гарагт эхлүүлсэн. За түүний ажил 2 өдрийн хугацаанд үргэлжилсэн бөгөөд тэрээр умар солонгосын удирдагчийн урилгаар альчилж байгаа юм. За умар солонгосын удирдагч Ким Жон Ун Белорусын төрийн тэргүүнийг Пекинийн хотны албан ёсоор ухтан авч үүний дараагаар Александр Лукашенко Ким Жон Уны хамт дэлхийн 2 дугаар дайны үеэр солонгосыг чөлөөсөн улаан армийн цэргүүдийн өшөөнд цэцэг өргөснөөс гадна мөн Ким Сусаны дурсгалын ортон зочилж умар солонгосын удирдагч агсан Ким Ир Сен, Ким Жо Ил нарт хүндэтгэл үзүүлсэн юм. За Лукашенкогийн энэхүү ажил нь түүний хувьд умар солонгост хийж байгаа анхны төрийн ажил бөгөөд хоёр улсын харилцааны эргэцэн үндсийг бэхжүүлж хоёр талын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд хувь нэмэр оруулах юм ажил байгаа. За ажлын үеэр хоёр улсын хооронд найрамдал хамтын ажиллагааны гэрээг байгуулсан юм а.
Үзэгч та бүхэндээ өнгөрч байгаа энэ 7 хоногт олон улсад болсон онцлог үйл явдлуудыг томилон өргөлэн анхаарлаа хандуулсанд баярлалаа.